За манай их баригч нар маань хэд хоног сайхан хулгайгаа ярьлаа. 9 жил яаж төрийг барьсан, ямар хулгай гарсан, хэн яаж идэж уусан бэ гэдэг бол нэлээд ярьсан. За ингээд би энэ Б их баригчнээс асуух гэсэн. За одоо энэ засгийн газар ингээд огцорлоо гэдэг энэ асуудал ингээд дуусах ёстой юу? Энийний дараас яаж тэмцэх ёстой? Тэгээ амар бяцгалан энэ их хурлын дарга өргөдлөө өгөөд огцорлоо гэдэг энэ асуудал зогсох ёстой юу? Энийг яаж одоо мухарлах ёстой вэ гэдгийг Б их гишүүнээс асуумаар байна. За мөн дээрээс нь ард иргэдийн амьдрал ахуй маш их хүнд байдалтай байна. Гадаа багш нар маань, эмч нар маань, дэвтэрийн өгшөд маань цалин хөлсөө нэмүүлэх гэж, амьдрал ахуйгаа сайжруулах гэж, үлмэн зэлмэн амьдралаасаа гарах гэж тэмцэж байна. Хэд үнэхээр энэ ард түмний итгэлийг авсан энэ эрх баригч нам маань өнөөдөр ингэ суудлын хэрүүл, за хүн засаглах уу, хууль засаглах уу, хулгайт засаглах уу гэдэг ингээ яриа сууж байна. Энэ дээр одоо яг ямар шийдэл гарц байна вэ? Энийг бол одоо би ардын нам ингээд 2 бүлгийн даргатай болцсон байгаа. Одоо аль бүлгийн даргаас нь асуух юм, эсвэл одоо засгийн газар огцордсон одоо хаанаас нь асуух юм, нэг ийм л эргэлзээтэй байдалд орчлоо л доо. Бид нар хүртэл эргэлзээтэй байдалд орчлоо. Тэгээ хулгайтай тэмцээгээд гараад ирсэн засгийн газараа унаагаад давлаа. Тэгэхээр хулгайтай өрнөдөө яаж тэмцэе гэсэн ийм асуултуудыг асуумаар байна. Тэгээ өнөөдөр энэ эдийн засгийн игзэгтэй яг ийм одоо хүнд энэ төсвөө баталж чадахгүй ийм үед та хүмүүс маань одоо энэ эдийн засаг энэ төсөв мөнгө одоо энэ 15-нд одоо 10 хугацаа дуусгаж штэ. Энэ зүйл дээр одоо ямар төлөвлөгөө гарц гаргалгаа байгаа юм бэ? Үнэхээр чадахгүй бол энэ ардчилсан нам сүүдрийн засгийн газар байгуулад явах юм уу? Учир сайдаа тий. Иймийг та юу гэж бодож байна? Ардчилсан намаас дэмжлэг авах юм уу эсвэл их баригч нам маань үнэхээр төр засгаа удирч чадахгүй юм суудлын эрүүлтэй болцсон бол ардчилсан намаас та бүхэн дэмжлэг үзүүлэх бас өмнө сайжилж ирсэн сайд нар байгаа шүү. Энэ тал дээр ямар бодолтой байна учир сайдаа? За ингээд саяны одоо манай Бүрдөрж гишүүн бас ингээд маргаа үсгээд байна. Энэ огцрох асуудал яригдаагүй шүү. Огцрох асуудал дээр ардчилсан маань гишүүд гар үсгэж зурсан. Энэ бол өөрөө өргөдлөгөө өгсөн асуудал яригдж байгаа шүү. Тийм учраас Бүрдөрж гишүүн дээр ашиг нөхцөл зөрчил үүсэхгүй. Яагаад энийг ингэж хоёр талаар тайлбарлаад байгаа? Өөртөө ашигтай байдлаар яагаад тайлбарлаад байгаа? Энэ дээр хариулт өгөөч. Хий өх одоо болгонтой явуулаад өгч чадахгүй өөрөө одоо энэ ашиг нөхцөлийн зөрчилтэй. Тийм учраас учрал сайд энэ хариулт өгөөч. Тэгээ одоо хэн хариулдах юм бэ? За энэ дээр ингээ Бүрдөрж гишүүн хариулт өгөөч. Манай улсын хурлын дарга Бүрдөрж чи хариулт өгөөч. Чи их баригчнаар хариулт өгөхгүй гэдэг нь шүү дээ. За бэ их баригч хариулт авъя. Учрал сайдаас хариулт авъя. Өөр одоо хариулт хүн байна уу? Ардын намд хариулах байхгүй бол манай Бүрдөрж гишүүн хариулт өг. За. Зарласан гишүүн дэгийн тухай хуулиараа ийм юм байна. Төрийн байгуулалтын байнгын орооны дарга эсвэл өргөдөл гаргасан хилцсэн байнгын орооны дарга эсвэл өргөдөл гаргасан хүн л үүнд хариулт өгөх ёстой. Тэрнээс өөр хүмүүс бол хариулт өгөх хэрэг байхгүй юм байна. Амар услын дарга микрофоныг өгье. За яг гоо бүжээ дарга өдөрдөд явахд болохгүй зүйл байхгүй шүү дээ. Энэ дээр одоо тэгээд нэг айхтар улс төр болох гэдэг хөө. Гол нь яг гоо өдөлөө хилцэж байгаа асуудал дээр төвлөрөх зүг байх гэж бодож байна. Сая булгаа дарга бас хэлж байна. Нэгдүгээрт бие өргөдөл гаргасан хүний хувьд бол өргөдөл гаргагчийн хувьд хариултуудаа өгөөд явах нь зарчмын хувьд одоо миний үүрэг болох бах. Төрийн байгуулалтын байнгын ороогоор хилцсэн. Яг гоо би бас хүсэлт гаргаад асуулт саналаа чуулган дээр